Өндөргийгэн шашныг шүтэн бишрэх үзэл санаа гэхээс илүүтэй гоо сайхан гэж харж байсан явдал бол бусад одоо шашны зүтгэлтнүүдээс хамаагүй өндөр түвшинд сэтгэж бодож байсан. Тийм учраас Бурхны шашинд тэр сайхан гэдэг имийг үндсэндээ тунхаглаж чадсан. Магадгүй энэ нь бол ерөөсөн бүх буддийн шашинт орнууд дотроос хамгийн өндөр түвшинд гаргасан өндөргийгэн Занвазар байж магадгүй гэж ингэж би бол бодож байна. Өөрийнхөө одоо уран баримл зураг бүтээлээр хүнчилсэн амьд бодгал мэт болгосон. Тэгвэл тэр хүндээ хүний оюун санааны бүх сайн сайхныг бол шингээж өгсөн. Энүүгээр өндөргийгэний Монгол улсад бий болгосон Бурхны шашин бол үндсэндээ оюун санааны ч тэр, нийгмийн ч тэр, хүмүүнлэгийн талаасаа бол их өндөр түвшний бодомж гэж ингэж ойлгож болно.